Сайр уул шууны нүдээр судалгааг Эрдэнэтгийн ирээд үслийн зорилтод уулсын малчтын хүүхдүүдийг оролцуулан 3 жил судалгаа хийж одоо ийм тохиомл гарын авлага гаргасан байна. Яг хүүхдүүдэд зориулсан. Хүүхдүүд одоо энэ дээр хараад энэ ийм ургамал байд юм байна. Энэ ийм амтан байд юм байна гэдэг юуг энэчээс одоо нэг өөртөө бие дааж энээс хараад тань мэдэх боломжтой тийм гарын авлагыг гаргасан. Энэ жилийн тухайд бол одоо энэ гарын авлаган дээр байгаль хамгаалалтын өдөр зориулаад Алтай соёлын бүс нутгийн байгаль хамгаалагчдын хүүхдүүдийг оролцуулаад энэ дээр одоо номын талаар танилцуулгыг хийгээд номон дээр дадлага ажлыг газар дээр нь хийж байна. Энд ирээд ингээд танилын хүрээгээ дэлээд олон найзуутай болоод шинэ газар үзээд шинэ зүйлсөө суралцаад үнэхээр гоё юм. Тэгээд аавынхаа ажлыг яг яадгийг танилцаад тэгээд нэг аавт явж ирснээс өөр хүмүүстэй яваад илүү өөр шинэ садан зүйлүүдийг мэдээ. Тэгээд үнэхээр гоё юм. Тэгээд өөрийгөө сарсан олон хүмүүстэй найзлсан үнэхээр дурсамжтай гоё юм аа. Мөслөгтэй газартаа очиод танилцаад ер нь бол ингээд дэлхийн дулаараа л ер нь бол амар хурдцтай явж байгаа надад жоохон бас гуйжигтай санагцсан. Ингээд одоо мөнгө цаст мөсөн сард дүүд маань одоо ингээ гоё байгалаараа байх замаараа ингээд даанч ингээд дулааралт нэрвэгдээд одоо ингээ хайлж байгаа жоохон надад гуйнигтай гуйхралтай санагч байгаа. Гэхдээ би одоо энэ бүхний төлөө ингээд өөрийнхөө чадах бүхнээ дайшлан гэж бодож байгаа. Би марцгааргүй мэдж авсан зүйл гэвэл энэ одоо энэ ном дээр амтан судлах талаар тэр талаар нь бол мартахаагүй яаж авсаа. Олон амтныг мэдж авсан. Тэгээд хаана амьдрдаг, ямар идэж айлтай тэр талаар олон зүйлийг мэдж авсаа. За би тэдний нөгөө гарын авлаган дээр 89 зүйлийн урмал байгаа гэж тодорхойлсон байгаа тийм. За тэрнээс аль нь вэ гэдгийг тодорхойлно гэж байна. Гарын авлагнаас гэх юм бол мэдгүй олон төрлийн амтан, зүйл амтан, зүйлийн ургамлуудыг үнэхээр яг энгийн хүний нүдээр харах юм бол энэ амтан байна, энэ цэцэг байна гэж харах байсан. Тэгээд яг тэр цэцэгчин дундаа ямар олон төрөлтэй юм бэ? Тэр шар цэцэг хүртэл навцаараа ялгаатай, хэлбэр төрсөөрөө ялгаатай. Тэр болгоно яг гарын авлагнаас хараад мэдхэд бол үнэхээр ойлгомжтой байсан. Одоо бид нэр жишээлбэл тэр мөнх цас усын ориглын мөсний судалгааг бол яг бие дагаад хийж чадахгүй. Яг багшийн туслалцаагүйгээр гарын авлагаа хараад хийхэд бол бүгд тийм наривчлан ойлгомжтой байсан болохоор тэр нь хамгийн амархан байсан.